Өглөөний хүрээлтээ авъя. Өнөөдөр жоох оройтой сэрсэн. Тэгэд намайг сэрсэн чинь нөхөр хүү хоёр өөрсдөө босоод ажил хичээлдээ явчих. Жохон гэмтэй юм шиг мэдрэмж мэдэрсэн. Өглөө хамтдаа босоод сайн үндэ бэлдэж өгөөд ингээд явуулах хэрэгтэй ахт чинь гэж ботсон боловч тэгээд за яах вэ тэгээ ганц өдөр өөрсдөө цайгаа уугаал явчаал гэж бас ботсон. Гэхдээ юу нь ягаад ч юм би хаяа нэг сонио өрөг бурууд гад идтiin. Гэхдээ би энийг анхандаа буруу гэж боддггүйсэн. Угаасаа л би босох ёстой байсан бич босоогүй. Миний хийх ёстой байсан юмыг өөр хүн хийцэн гэж бодохоор угаасаа миний буруу юм шиг санагдаад идвэсэн. Тэнгүүд нөхөр болохоро за юу сүртэй юм. Чамайг харсан чинь их гоё унтчихлаар чинь тэр чигц чинь сэрэлгүй унтуулаад үлдээсэн гэл тэгж хэлээд байгааг нь бодохоор бас нөх айхтар гэмшил төрөх шаардлагатай гэж аль болох боддгүй юм. Гэтэл би бас яг тийм хүн биш ээ. Ер нь би жоохон өөрийгөө дотроосоо зовоосон төрлийн хүн. Тийм занчин бас тэгэл яг зарим юм дээр хариуцлагатай ч юм уу тийм давуу тал харагддаг гэсэн дотгошоогоо айгу өөрийгөө ингэж ядраадаг залхаадаг нэг тийм болохоор бас хаяа хэцүү байдیں۔ Одоо жишээ нь ингээл нөхөр маань ажилдаа хичээж гин хүү маань ч тэгэл хүний нутагт хамаатан садангаасаа хоол тэгэл баахан хэтэд хүүхдүүдтэй сургуулийн ганц гадаад нь болол ингээл цүнхөө хөрөөл өглөө хөрхий сургууль руугаа орж байгаагаас эхлээл өдөр болгон бас тэгэл хичээгээл тэмцэл байгаа юм шиг харагдал. Тэгэл би л нэг хэдийгээр одоо ингээд гэрээрээ судалгаагаа хийгээд байх боломжтой ч гэсэн нөгөө хоёроосоо илүү их хүч хөдөлмөр гарахгүй байгаа юм шиг санагдал. Тэгэл өөрийгөө голоод ч юм уу. Ер нь тийм мэдрэмж мэдэрдэг. Тэгээ тэрүүндээ амир ингээд өөрийгөө буруутгаад миа мэдрэмж мэдэрдэг шүү ер нь. Гэтэ бас тэр мэдрэмжийг тийм буруу гэж боддоггүй шүү дээ. Байх л ёстой мэдрэмж. Угаасаа тийм л байгаа юм чинь гэж боддог. Энийг өөртөө хатуурах чинь гэж юусоо нэг боддоггүй. Угаасаа тийм л юм чи. За тэр ч яах вэ? Би өнөөдөр хүүгийн сургуулийн талаар ярих гэж утсан. Хүү маань энэ жил 1-р ангид ороод одоо бараг 2 сар болох чинь. Тэгээд энэ хугацааны хичээлийн талаарх миний бодол ер нь аюу сайнгүй байгаа. Надад яагаад ч ер нь аюу сансанд минь хүрэхгүй байгаа. Уугийн сургууль нь улсын сургууль багш нь туршлагатай. Тэгэж Бээжин ч өөрөө боловсролын чанараараа хамгийн шилдэг хот нь бүх зүйл нь л юм улсын стандартын дагуу түүнийгээ давсан үзүүлэлттэй харагддаг. Гэхдээ нэг сонио хүүхдийг нэг тоглуулад ерөөсөө хичээлд заахгүй байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлээд байгаа. Юу вэ гэхлээр хүмүүс өмнө цэцэрлэгт явдаг байхдаа бас л улсын цэцэрлэгт явдаг гэсэн байхгүй юу? Тэгээд ер нь ахлах ангитай болохоор хичээл үзээд эхэлсэн цэцэрлэгт байхдаа. Тэгэд энэ жил сургуульд орохоос өмнө ерөнхийдөө хэрэглээний 1000 орчим ханц мэддэг. 100-ын дотор нэмж хасч чаддаг, хүрдээж хийжилсэн. Ер нь ийм төвшөнтэй сургуульд орсон. Тэнгүүд сургуульд орсныхан дараа одоо ингээд үзчихээгээ ном, хичээлийг хараад үзэхээр амар амархан юм үзээд за. Тоон дээр одоо болохоор дөнгөж хичээл ороод 2 сар болж байхад бараг тоолол нэг 10-ын дотор нэмж хасаал. Ер нь иймэрхүү. Тэгээд хятад хэлнийхээ хичээл дээр болохоор юу хаанч үзэх дөнгөж нөгөө үсгээ үзэж эхэлж байгаа. Айл цэцэрлэгт алидын сураад тэрнээс хамаагүй дээд түвшинд нь сурцсан байгаа хүүхдүүдэд нэг эргээл айгүй ингийн юм заагаад байгаа нь нэг сони юм сурахгүй байгаа юм шиг л надад санагдсан шүү дээ. Тэгээд энийг болохоор багш нь тайлбарлахдаа хятад ерөн сүүлийн жилүүдэд хүүхдүүдийг хичээлийн ачааллаас хөнгөвчлөхийн тулд илүү хүүхэд насаа аз жаргалтайгаар тоглож, юмыг сонирхож, судалж, бүх талаа зэрэг хөгжүүлж, биеийн тамир, шинжлэх ухаан, дуу хөгжим, аяас чадвар гэдэг ингээд бүх талын чадварыг цогц хөгжүүлэхийн тулд 2 хасалт гэдэг нэртэй юм хөтөлбөр засгийн газраас нь явуулж эхлээд тэгээ тэр нь болохоор гэрийн даалгаврыг хасцсан. Гэрийн даалгавар ерөөсөө өгөхгүй. Гэтэ 1-р анги 2-р анги 2-т нь л тэхээ. Тэгэд бас төвшин тогтоох шалгалт авахгүй. Тэгэд хичээлээс гадуурх сонгоны давталгын ангиудыг ер нь ингээд хянаад нэмэлт сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цуцлаад одоо энэ нь болохоор мөнгөтэй айлын хүүхэд илүү сайн боловсрал эзэмшээд илүү сайхан амьдрах одоо мөнгөтэй мөнгөгүй ялгааг улам ихсгээд байна гэдэг нийгмийн үзэглэлийг бууруулах зорилгодоор хийгдэж байгаа юм журмууд гараад
дагаж мөрдөж өгөө гэж байгаа байхгүй юу? Гэхдээ надаа бол энэ журам нь бас тийм шууд ингээд бодит байдал дээр буухад харцсангуу асуудалтай байгаа юм шиг санагдсан. Хүүхэд ядчил хичээл дээр өвдсөн юм аа. Гэртээ ирээд давтчихж улам сайн чэйжлэгдэж толгоонд нь орно. Тэгжигэд гэрийн даалгаврыг хасаа иччихээн. За тэгээд хичээл дээр нь шалгалт тийм ээ. Тест шалгалт гэж авахгүй болохоор багш нь хүүхдүүдийг хэр байгааг ингээд одоо багш нь мэдчихэл байгаа. Гэхдээ ингээд эцэг ихтэй хэлэх юмгүй болчих жоохгүй. Одоо өмнө цэцэрлэгийн багшлах гэхэд хүү нэм юмаа хийж чадахгүй байна. Энэ дээр ингээд буруу хийгээд байна. Гэртэн сайн давтуулах хэрэгтэй энэ төргээд хэлдэг байсан бол одоо болохоор яг тэгж тестлж шалгах ингээд боломж багш нарт байхгүй юм чи эцэг ихт нь юу гэж хэлхий угаасаа. Тэгэж яг үнэндээ хүүхдээ ачааллыг бууруул эцэг ихтэйгээ хичээлээс гадуурх цагаар хамтдаа ном уншиж тоглох цагийг илүү их бий болгож байгаа гэсэн боловч эцэг ихийн ачаалал ажлын цаг бураагүй шүү дээ. Тийм ч энэ боломж дахиад гарахад хэцүү. Тэгээч мөнгөгүй айлын хүүхдүүдийн авах боловсролын ялгааг багасгах гэж байгаа боловч мөнгөтэй айлын хүүхдүүдийг онлайнаар гадаад дотоодоос илүү сайн сургалтаа, илүү нууц хэлбэрт аваад байгаа, улам сайжраад байгаа. Арай мэдлэг мэдээлэл муу эцэг ихийн хүүхдүүд бол яг л ингээд сургуулийнхаа удаан явцын дагуу л ингээд явж хагаад ингээд 3 дугаар ангиас гинт зүргүүсээд шалгалт аваад хичээл 8 хүндрээд эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэл тэндээс ялгаа үсэл эхэлж байна. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа болохоор бас харьцангуй удаан явцтай байж магадгүй лээ. За бай.